2005 оноос хойш хорих болон хорихоос өөр төрлийн ял эдэлж буй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, хүүхэд өсвөр үеийнхний гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохиогдож буй уг зөвлөгөөнийг Хүүхдийн төлөө газар Дэлхийн зүүн Монгол хөтөлбөр хамтран зохион байгууллаа. Зөвлөгөө нь Монгол Улсын ерөнхий сайд Батболд, Монгол Улсын шадар сайд Инх болд, 21 аймгийн хүүхдийн төлөө хэлтсийн удирдлага болон 120 гаруй хүүхдүүд, төр засгийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд нийт 200 орчим төлөөлөгчид оролцсон юм а. За энэ зөвлөгөөнд маань аймаг нийслэлээс хүүхдтэй ажилдаг гээд хүүхдүүдийн төлөөлөл 130 гаруй байгаа. Томчуудын төлөөлөл 100 гаруй ингээд нийтдээ 250 орчим хүн оролцож байна. За энэ удаагийн зөвлөгөө маань өнгөрсөн жил болсон 5 дугаар зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, олон нийтийн санаачлагын ажлын эхний үр дүнг одоо хэлэлцэж байгаа юм. Хүүхдүүд маань тодорхой энэ дэд зөвлөлүүдийн хүрээнд цаашид хийх ажлын талаар тодорхой зөвлөмжүүдээ хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, яамдын сайд, дэд сайд, төрийн наримчгийн дарга нарт гардуулах юм аа. Өөрөөр хэлбэл энэ олон нийтийн санаачлал нь цаашдаа үргэлжлэн засгийн газраас бас тодорхой хөрөнгө мөнгө дэмжлэх хэрэгтэй. Хүүхдүүд, эцэг эхчүүд, хүүхдтэй ажилдаг олон энэ хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд бий болсон нааштай алхмуудыг цаашид улам баттгаж, олон нийттэйгээ хамтарч хүүхдүүдийнхаа төлөө тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бас тодорхой алхмуудыг хийнэ гэж одоо ийм зөвлөмжийг бол гаргаж байгаа. Уг зөвлөгөө нь 5 дэд зөвлөлтөөр явагдсан юм. Үүнд эцэгхийн дэд зөвлөл, хүүхдийн хүн төлөмрөөс сэргийлэх дэд зөвлөл, нийгэм ахуйн ослоос сэргийлэх дэд зөвлөл, хүүхдийн гамшиг аюулаас сэргийлэх дэд зөвлөл, хүүхдийн зам тээврийн ослоос сэргийлэх дэд зөвлөл гэсэн нэрээр холбогдох албан байгууллагууд зөвлөлийн үргийг гүйцэтгэсэн юм а. Тухайлбал эцэгхийн дэд зөвлөлөөр боловсролын их сургууль болон Монгол банк хамтран ажиллажээ. Мөн хүүхдийн төлөө хинхүү буянтай ажил Дэлхийн зүүн Монгол хөтөлбөр ихээхэн ач холбогдолтой ажилласан юм а. За энэ өнөөдөр биднээс хүүхд насны хайрлын гэсэн 6 дугаар зөвлөгөөний зохион байгуулж байгаа. Тэгээ энэ зөвлөгөөний гол одоо зорилго буюу ач холбогдол нь хүүхдүүдийг болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, олон нийтийн одоо хариуцлагыг нэмэгдүүлэх, мөн эцэгхийн үр роолийг бас сайжруулах, тэгээ төр болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтарч одоо ажиллаж байгаагаараа энэ зөвлөгөөний гол зорилго буюу ач холбогдол оршиж байна. Зөвлөгөөнөөр хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, олон нийтийн санаачлагын аюулын төлөөлөгчид хийсэн ажлыг дүгнэх, санал солилцох, санаачлагтай ажилласан байгууллага хамт олон хувь хүмүүсийг урамшуулах болон идэвхжүүлэх ажлыг явуулсан байна. Мөн олон нийтийн санаачлагын дэд зөвлөлүүдийн хүрээнд 6 салбар хилцүүлгээс тулгамдж буй гол асуудлаар ажлын төлөвлөгөө хийлдэж баталсан юм а.